Нэвтрүүлгийн ивент итгэгч Queen Kitchen. За одоо нөгөө аян десерттэй хий. Десертэнд маань гол амт оруулж байгаа нь болохоор энэ whipping cream-ийг сахарын пудртай тэгээд энэ алмондоос игээд нэг өрмөц амт гарч ирж байгаа. Харин тий, наад чинь бол их гоё энэний нөгөө нэг юм самарны юм шиг тийм амт орж байгаа. Тэгээд энэ нөгөө crackers гэдэг юм. Гэтэ давскуугийн сонгосон. Давскуугийн хичээгийг нунтаглаад тийм болонгуудаа баг зэрэг баг зэрэгтэй тийм бор сахар тэгээд масл хоёртой холиод нэг жоохон барьцлуулсан болох юм. Тэгээд энэ аягандаа нөгөө уйлсан ингээд бичээн тэгэнгүүтээ энэ бас энэ жимстэй юм тийм нөгөө фрут коктейл гэдэг юм компот байдаг штэ бэлэн лаацтай тэрийг аваад шүүгээд тэгээд ингээд үлээд явчихаар нэг тиймэрхүү амархан бөгөөд айгаа гоё амттай десерт байгаа. За одоо хоёулаа яах вэ? Бичээний энэ хоёр дахь холих уу? Тэгээ. Энэ санааг чи ханаас авсан? Би яг хийж байгаа юм дэ хөвчлэн дандаа интернетээс Sweet Kitchen-ээсээ тэгээд юмнаас харж ин дөө. Номноос. За баг зэрэг хайлуулсан байна тийм маслаа. Баг зэрэг хайлуулсан. Бор сахар. Тэгээд шинжлэр нөгөө эцэгтэй нь чинь амар завгүй болчихдээ шүү дээ. Тэгээд нөгөө айгүй хурдан хугацаанд бэлгийн ямар айгүй хурдан хугацаанд ширээгээ чимшгээр л хийжүүл цаг бага орохоор бэлэг бол өмнөх өдөр хийгээд авчих болно шүү дээ. Тийм бодлого яг уу их ажиллагаа ихтэй. Өндөө та бэлэн маань тий. Одоо ер нь бид нар ийм уриалга гаргамаар байгаа. Одоо шинэ жилийн лог өөрийн араар гээд тэгээд яг шинэ жилийнхаа өмнөх өдөр нь ч гэдэг юм уу бэлэгөө өөрсдөө хийгээд ганаас бэлэг авахгүйгээр яг өөрийн гараар ингээд хэрийнхандаа хийж өгвөл илүү гоё. Одоо бол бүсгүүчүүд маань тэгж хийж л байгаа. Гэхдээ бүр илүү их одоо хүрээг хамрахын тулд одоо бид нар тийм уриалга гаргамаар байгаа. Тэр их тэгээ зургийн постлоор тэгээ тэр жилийн хамгийн одоо бүтээлч билүү гэх юм уу. Шалгуулаа гэж. За бичээн байна болохоор энэ тийм таслаг тэгээ аяныхаа доор ихээр жоохон барьцлцсан. За. Дөө. Мэдээ заавал бичэн гэхгүйгээр зүгээр ямар ч мөнгө кекс байж болно шүү дээ. Кекс жигнээ дөрүүлээд манай хүүхд гэхдээ ийм бичэн айгуу дуртай байхгүй юу. Тэгээ хүүхдийнхаа дуртай амиг хийх юм бол 9 шидийн хүрч үзэн. Би өөр нэг эскад ороод яг жил болж байгаа юм шүү дээ. Оо тийм үү. Тийм. Шинэ жилийн үеэр орж исэн үү? Би түрүү жилийн 11 сард нөгөө юу гарсан байхгүй юу. Нөгөө хүүхдээ хамгаалтандаа гараад. Тэгээд гэртээ уйдаад тэр үедээ эсэд гэж ороод сүулдэ бүр донтцсон. Маргааш өглөө юу хийх вэ гэж боддог. Тэгээд миний хамгийн сайн туслагч болохоор манай нөхөр байсан юм. Би нөгөө нэлэх хүүхдээ болохоор гэрээсээ гарч чадахгүй. Тэгээд юм хиймээр байдаг. Нөхөр бараанд яадаг гэсэн үү? Харин яг тэгдэг гэсэн чинь. Яг хийх гэхлээр тэгээд нөгөө юу байхгүй. Өөрөө юм авч чадахгүй, гарч чадахгүй. Тэгээл нөхөртөө надад яг тийм гэж ингээд хэлээд байнгут бүр илүүчгүй яг тэрийг аваад ирдэг гэсэн. Надад бас нэг юм хайрцагтай бэлэг аваад ирсэн байхгүй юу? Тэгээд тэр бэлгийн доторхын нэгэн чинь тоотны хийв, капкейкний хийв гээл надад анх нөө юу ч байдаггүйсэн. Яг тэр болгоны бүгднийг ингээ хайрцаг дотор хийгээд бэлэлжсэн. Тэгэл ер нь тэр түүнээс хойш одоо ингээл эхлэл тавигдаад бэлэг хийж гисэн. Энэ ташрамдууд Ариукаманд баярлаа гэж хэлээ да. Байн намайг дэмждэг. Энийг яг чин үнэж улаан панаалаа яах вэ? Одоо ингээд боломж олдож хэлэхгүй л бол ер нь бол бас нэг хийж царийг нь ахаар ичээд идэв шүү дээ. хэлхээсээ. Ариукаманд ямар мэрэгчлээ лээ? Би эдийн засагч нэгтлэн бодогч мэрэгчлээ. Тэгээд Тэнгэралтай тэрэдэд нэгтлэн бодогч хийдэг. Одоогоор хүүхдээ хараад хүүхдээ харах амралттай гэстэй байгаа. За нэг дахиад дээр нэг үйлнэ. Одоо крем маань явах юм тий? Тэгээд хэлчих.
За би бүтэн дахиад шарж үзүүлнэ. Энэ болохоор бас амтлагаа юу гэдгийг цуунд дарсан сармисны ханд гэд байдаг штэ гадуур. Тэр хандаар хийвэл илүү гоё. Гэхдээ одоо тэр байхгүй учраас бид нэг 5-6 ширхэг сармис жижиглээд за тэгээд амтлагаанд нь зүгийн бал мөөхтэй цуу дахин амтлагч давс хар перц орж байгаа. Тэгээгүй энгийн. Пол маань сургуульд явуулаад одоо бас мэдээд бүх хугацаа өнгөрсөн штэ. Хичнээн шавтай болж байна. За би сургууль явуулаад жил болж байгаа. Аха. Татвартай таван 1600. Оо. Ямар гоё. Тийм. Бүртгэж авсан дэвтрийг хараа. Сэнчээ. Аха. Тэгээд ерөөхдөө яг ихэвчлэн билүү заах уу? Тийм, ер нь бол билүү заана. Би ер нь билүүндээ их сонирхолтой байна. Билүүгээ. Аха. Тэ. За, дахиагаа давсалчихлаа. За, тэгээд дахиад амтлагчаа. Дээрсээ тэгээд надад чам зүгээр юм байна. Лагер. Тийм би нэг яг лагер дээр хийж нөгөө жарын блогт оруулж ирсэн. Тийм ээ, тий. Тэгээ нөгөө гоё дахиад яриадаг. Юу ахгүй, шаршуугаа ахгүй. Тэгээ лагер дээр би яг энийг хайрлын тавхтай хайрлын тавнаас гадна зүгээр нэг суул кастрол хэрэгтэй одоо юу өөр тогоо хэрэг болдог байхгүй юу? Аа. Тэр тогоо маань дээрээс нь даралт өгөөд энийгээ яг нөгөө хавтгаалж шарахад маань тус болдог. Эсвэл нөгөө зүгээр нэг хүнсний жим байдэн штэ. Төмрөн туухай нөө. Төмрөн тийм туухай тавьж байна. Энэ агаарыг гаргахгүй гэж битүүлж байгаа гэсэн үг юм тий. Үгүй ерөнхийдөө нөгөө хавтгаа яг хавтгаалж шарна гэсэн үг. Одоо энэ дээрээс чи ингээд тийм ээ дарж өгөх юм. Галаа дараад өчнө гэсэн үг байхгүй. За ерөнхийдөө ингээд чи ихтгэн амтлаад өгчөж байгаа. За одоо энэ дээрээс сарамстай зүгийн балтаа яваад түрхээд өгч. За одоо бид нэр энийг амталчаад яг шархаасаа өмнөхөн энэ сарамсуудын ингээд зарим хэсгээс нь буулгацсан зүгээр. Яг энэ нөгөө хастай хэсгээс нь. Аа. Тэгэхгүй бол сарамс маань нөгөө шарагдаад бүр нөгөө хаалчдсан штэ. Тэгээд үлдчихэв. Сарамсны өнөр нь аюу гоё өнөртөж байна. Синтэй. За одоо ингээд сайхан жиг ачаад дахиад амтлагч. За. Харилцаагаар юу нэ хэр хугацаа орж байна? Одоо ингээл юу яагаад дэлгэж тавиад амтлал тэгэл халаагаад юу яач шарахтаа бол бид нэг 8-10 минут яг нөгөө гоё шаргал хайлт нөгөө хайрс тогтоотлоо шарна. За тэгээ тэрнээс хойш нөгөө дээр нь тавьсан жингээ аваад тэгээ өөрөөс нь шүүс гартал нөгөө шүүсэнд нь болгоно гэсэн үг байхгүй. За одоо ингээ бүх амтлагчаа хийцэн. Нэвтрүүлгийн ивент итгэгч Queen Kitchen. За шар бурцгийн тос симплигээ хийгээд сайхан халаагаад өгч. За энэ маань сайн халаад ирэхээр нь бид нэр сарамсаа буулгаад шарж өгнө. За энэ маань одоо ингээд жоохон байжсэндээ зүгээр амт нь илүү гоё шингээд. За та хоёр маань юу болж байна? Тэр гацуур ийцэн одоо гацуур ийцэн бэлгнүүд хийж байна. Тийм жижигхэн загсан хүн хийж байна. Пингвин хийж байна уу Арука? Загсан хүн хийж байна. Аа загсан хүн хийж байна. Пингвинийх нь биений бэлэмжлсэн байна. Одоо гадна хувцсан. Нөгөө пандант чинь нөгөө өнгө нь халдчихороо хайцдаг штэ. Тэгэхээр нөгөө эхлээд нэг төрлийнхаа өнгийн юм дуусгачаад дараагийнхаа төрлийн юмд одоо яг улаан өнгө чинь илүү хурц учраас улаан цагаантай юм хийх бас аюу хэцүү гэдгийг цагаан өнгөндөө нөгөө нэг улааных нь юу ширчүүддэг тий. Ялангуяа хар өнгийн юм бол бүр хийх хэцүү хамгийн сүүлд нь шингэлэр хийхгүй бол. За одоо энэ том сарамсуудын жоохон аваад фондантаар ингээл юм хийхээр жоохон до баримлын шавраар сайн тоглож байхгүй яадаа л гэж байна. Харин тийм би бас тэгж бодчихсон шүү дээ. Яг тийм. Яг л нөгөө баримлын шавраар бид нар юм хийж байгаатай адилхан шүү дээ. Одоо болохоор манай хүмүүс нөгөө юу яадаг шүү дээ.
Play-Doh гэдэг нэг юм зөөлөн баримлын шавар тэрнгээр тоглож штеп. Манай хүүхд ингэ намайг нөгөө анх нэг cupcake хийж сурж байхад яг тэр нэг cupcake авчаад дээр нөгөө ингэ баахан бөөрн хэлээд ингэ өнгөтэй ээжэмээ Джеймс гээд чимбэлцэн. За одоо энийгээ ингээд харилан тавандаа игээд. За одоо бид нар ийм таг ашиглаад дээр нь тагаа тавиад дээр нь юм устаа сав тавьчихна. Тэгэхээр ингээд жингийн ингээд доош нь дараад бүр ингээд хатгааж өгнө гэсэн. За одоо ингээд нэг 8 минут хэрэгтэй шаарчнаа.